За сайн байцгаана уу? Өнөөдөр би одоо нарны тосыг худалдаа авахдаа анхаарах зүйл юуг мэдчих явах ёстой талаар ярих гэж байна. Магадгүй зарим хүмүүс одоо 100 дуусчлаа, нарны тос хэрэггүй гэж бодож магадгүй. Тэгвэл одоо нарны тос жилийн 4 улирал хэрэглээ. Тэр тусмаа үүлэхэд одоо нарны хит яган туянаас UVA туян илүү одоо арьсанд гүн нэвтэрч арьсанд одоо нөсөө сэвт толб үүсгэж мөн одоо коллагеныг эвдэж үрчлээ үүсгэж нөлөөлдөг. Би одоо өөрөө Солонгосын Atomy болон одоо Insulderm брендийн гоо сайхны бүтээгдэхүүний одоо аль бие усны борлуулагч. Тэгээд энэ утгаараа одоо хүмүүс ингээд нарны тос худалдаа авахдаа юуг анхаарч байна вэ гэдээ анзаараад байхад голдуу одоо SPF нь хэд вэ, 50 мөн одоо PA нэмэх хэд вэ, иймэрхүү зүйл асуудаг. Тэгээд цаашлаад арьсанд одоо хэр шингэдэг вэ, эсвэл одоо чигшил өгдөг ч гэх юм уу, иймэрхүү зүйл дээр л голдоо анхаардаг санагдсан. Одоо миний өмнө одоо хатуу буюу одоо шахмал, мөн кушн, мөн гээлэн, мөн одоо шингэн тосон лошоны хэлбэрийн гэх мэт одоо 7 янзын нарны тос байна. Тэгээд эдгээр тоснуудаар жишээ аваад нарны тос авахдаа одоо юун дээр анхаарах вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. За эхний тос болохоор Atomy брендийн ийм хатуу стикийн хэлбэрийн тос байгаа. Савн дээр бичсэн найрлагыг харахаар одоо титаниум диоксид гэж байна. Тэгээд нарны тос нь болохоор одоо эмзэг арьсан тохирсон. Тэгээд физик аргаар тийм нарны туянаас хамгаалах найрлагатай бичсэн байна. Энэ юу вэ гэхээр одоо ерөнхийдөө нарны хит яган туянаас арьсыг хамгаалахдаа нарны тос нь 2 янзын найрлагатай байдаг. Нэг нь одоо химикал буюу химийн аргаар, нөгөөх нь болохоор физикал буюу физик аргаар одоо нарны туянаас арьсыг хамгаалдаг. Энэ тос шиг одоо физик аргаар нарны туянаас арьсыг хамгаалдаг тосны одоо онцлог нь нарны хит яган туяаг арьсан дээр шингээлгүйгээр тухайн тэгээд буцааж ойлгох замаар одоо нарны туянаас арьсыг хамгаалдаг. Тийм утгаар бол одоо арьсанд цочролт нөлөө үзүүлэх нь бага зөөлөн. Тэгээд түүнээс гадна заавал одоо гадаа гарахтаа 30 минутын өмнө төрөх шаардлагагүйгээр гарахтаа шууд гарахад л одоо нарнаас хамгаалах туяа нь үйлчилдэг тийм давуу талтай. Сул тал нь болохоор одоо хит загалдаж, цагаарч арьсыг одоо цайруулж харагдуулдаг, арай хүнд бүтэцтэй. Тэгээ сүүлийн үед бол энэ одоо арьсан дээр ингээд нөгөө хүнд бүтэцтэй, загалдаж, цагаарч, сайрч харагддаг асуудал шийдэгдсэн. Сүүлийн үед бол үүнийг одоо нано технологийн тусламжтайгаар улам одоо молекулыг багасгаад тэгээ арьсан дээр бол одоо хүнгүн, жигд шингэхээр тэгээ бас их загалдаж, сайрч харагдахгүйгээр хийж болдог болсон. Физик аргаар нарны туянаас хамгаалдаг тосны найрлагад титаниум диоксид буюу одоо титаны давхар эсэл, мөн цинк оксид буюу одоо цайрын эсэл ийм найрлага орсон байх юм бол ерөнхийдөө физик аргаар нарнаас арьсыг хамгаалдаг тос байх нэ гэж ойлгож болно. Химийн аргаар одоо хит яган туянаас арьсыг хамгаалдаг тос нь болохоор найрлагадад авиабензон, тэгээд бензофенон гэх мэт, этилексир гэх мэт найрлага орсон байдаг. Одоо иймэрхүү найрлагууд орсон байх юм бол одоо химийн аргаар хамгаалдаг байх нэ. Өөрөөр хэлбэл одоо тухайн найрлага бодсон одоо нарныг яг өөртөө шингээх замаар арьс хамгаалдаг байх нэ гэсэн үг. Тэгээд физикийн аргаар хамгаалдаг нарныхаа тосыг бодвол илүү хөнгөн бүтэцтэй. Тэгээд ихтэй одоо дан химийн аргаар хамгаалдаг нарны тос нь сул тал нь одоо нүд рүү орсож оруулах их орсодог. Тийм учраас хүүхдэд бол төрөхөд тохиромжгүй. Тийм учраас тус нь бас ингээд урсаад байдаг учраас нүд рүү орж захтнуулахгүй, хорсохгүй. Тийм учраас өдөржин наран зогсдог ажилтай. Жишээ нь замын цагдаа ч юм уу, эсвэл одоо хүүхдэд төрөхөд тохиромжтой. Тэгээд будагтай нүүрний араас бас ингээд гадуур явж байхдаа нарны тусаа сэргийх маягаар төрөхөд бас зүгээр. Тэгэхээр би одоо будагтай нүүрэн дээр шууд ингээд төрчихж болно. Тэгээд будагтай нүүрний араас ингээд төрчихээд нарны тасан дээр нөө будаа ингээд үлдчих юм бол тэрийг ингээд хүзүүн рүүгээ төрөх маягаар арчиж аваад эсвэл одоо тос шингээгч цаасан дээр тэрийг арчаад шингээгээд авчдаг юм гэж. Дээрээс нь арчаад авчих юм бол тос маань цэвэрхэн болчихно. Иймэрхүү тосыг бол одоо тослог арьстай, эсвэл эмзэг арьстай хүмүүст илүү тохиромжтой. Хамгийн гол энэ тос болохоор одоо Nature Republic брендийн тос байгаа.
Одоо энэ тосны онцлог нь болохоор нарны хит яган туяаны хамгаалтаас гадна давхар хит улаан туяаны хамгаалалттай. Хит улаан туяа гэхээр гайхч магадгүй. Нарны хит яган туяа нь болохоор одоо арьсанд нөлөөлдөг болох нь судалгаагаар хангалттай одоо тогтоогдсон учраас одоо бүх нарны тоснд бол хит яган туяаны хамгаалалт байгаа. Тэгвэл одоо сүүлийн үед хит яган туяанаас гадна хит улаан туяанаас арьсанд нөлөөлдөг болох нь одоо судалгаагаар гарч байгаа. За хит яган туяаны UVB туяа нь болохоор арьсны өнгөн давхарханд, UVA туяа нь болохоор одоо арьсны гүний давхаргад хүрдэг бол хит улаан туяа буюу IRV нь болохоор арьсны одоо гүний давхаргаас цааш одоо өөх хэсэгт хүрч коллагены гэмтэж арьсны толгор байдлыг алдагдуулж өвчлөн үсгэд төрөгдөг байна. Тийм учраас одоо сүүлийн үед нарны хит яган туяаны хамгаалалтаас гадна нарны хит улаан туяаны хамгаалалтын нарны тоснууд гарч эхэлж байна. Тэгэд энэ тосны онцлог нь одоо дан физикийн аргаар буюу одоо механик аргаар нарны туяанаас арьсыг хамгаалдаг. Тийм нарийн савлгаан дээр цинк оксид, титаниум диоксид гэдэг ийм найрлагыг бол одоо ингээд арай тодруулчихсан байна. Тэр нь юу вэ гэхээр одоо физикийн аргаар арьсыг хамгаална гэсэн үг. Түрхээд төрөгцөн багт бол ерөөсөө гэлтэй гэсэн тосдаа гэсэн юм байхгүй. Тэгээ юм тос шингээдэг цаасаар арчиж үзье. Энэ цаасан дээр харуулах юм бол ерөөсөө тийм байхтар тос гэж ерөөсөө харагдахаар наалтсан юм байхгүй. За энэ тос болохоор Insulderm брендийн тос байгаа. Cocktail Aqua Sun Gel гэдэг одоо усан суурьтай тэгээд гээлэн хэлбэрийн тийм тос байгаа. Төргсөн байхад бол маш хөнгөн. Тэгээд арьсыг нарны туяанаас хамгаалах найрлага нь болохоор химийн болон одоо механик буюу одоо физик аргаар аль алиар нь хамгаалдаг хосолсон тийм хамгаалалтай гэсэн. Тиймэрхүү физик химийн аргаар давхар хосолсон хамгаалалтын нарны тосны одоо онцлог нь бол одоо химийн болон одоо физик аргаар хамгаалдаг тэр найрлагын аль давуу талын шингээж өгсөн байдаг. Төргсөн багт бол маш хөнгөн бүтэцтэй. Тэгээд тосонд бол алоэ вера тийм навшны шүүс орсон байгаа. Арьсан дээр төргсөн байхад одоо чиглэг бүрхүүл үүсгдэг учраас хуурайшилтай арьсанд тохиромжтой, маш хөнгөн бүтэцтэй, арьсанд ороо шингдэг учраас будагны дор хэрэглүүл бас зүгээр. Төрхөөс өмнө ингээд заавал нэг сэгсэрнэ. Тэгжээж найрлагын чигт болгоно гэсэн. Дараагийн нарны тос болохоор юм Atomy брендийн Cushion хэлбэрийн нарны тос. Одоо энэ тосны онцлог нь болохоор нарны одоо хит яган туяаны хамгаалтаас гадна цэгэр туяаны компьютер гэх мэт одоо компьютер гар утас гэх мэт одоо дэлгэцэн одоо цэгэр туяаны хамгаалалттай мөн одоо агаарын бохирдлын буюу одоо anti-pollution гэдэг одоо тоосон цэрийн хамгаалалттай ийм онцлогтой тос байгаа. Yung Cushion хэлбэрийн тэгээд порлонороо арьсан дээр ингэ төрөхөд тохиромжтой. Цэнхэр туяа гэд ярихаар бас гайхаж магадгүй. Одоо цэнхэр туяа нь одоо хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой. Тэр нь юу вэ гэхээр одоо хүмүүсийн байнгын хэрэгэлдэг одоо гар утас, компьютер, телевиз, ноутбук эдгээрээс ялгардаг цэнхэр туяа нь арьсны будагч бодис одоо меланиныг идэвхжүүлж ингэснээр одоо арьсан дээр нүсээ толб үүсгдэг болох нь бол сүүлийн үеийн судалгаагаар бас тогтоогдоод тэгээд нарны тосны хамгаалтан дээр давхар одоо ийм цэгэр туяаны хамгаалалттай тоснууд одоо гарч эхэлсэн. Одоо офисын ажилтай буюу одоо гадаа байхаас илүүтэй өдөржин одоо оффист ажилладаг хүмүүс арьсан дээр одоо нүсээ толб үүсээд ихсээд байх юм бол энэ нь одоо цэгэр туяаны нөлөө байх магадлалтай. Ялангуяа та гар утсаа олон цагаар үздэг бол гар утаснаас ялгардаг цэнхэр туяа нь ноутбукнээс 2 дахин их, телевизээс 5 дахин их тийм туяа ялгардаг байна. За тэгээд энэ тос бол одоо түрүүн хэлсэнчлэн давхар одоо агаарын бохирдлын хамгаалалттай буюу одоо тоосон цэрийн хамгаалалтай гэж хэлсэн. Тоосон цэр нь бол нарийн ширхтэй, бүдүүн ширхтэй гэдэг хоёр янз байдаг. Бүдүүн ширхтэй тоосон цэр нь одоо диаметр нь 10 микрон, нарийн ширхтэй тоосон цэр нь болохоор 2.5 микрон байдаг. Тэгэхэд одоо за хүний өсний ширхтэй үнийг харьцуулахад бол хүний өсний одоо диаметр нь одоо 70 микрон байхад энэ тоосон цэр нь үүнээс хит жижиг бага байгаа.
бас одоо эсний ширхэгтэй харьцуулахад эсний ширхэг нь бол одоо диаметр нь 90 микрон байдаг байна. Тэгээ иймэрхүү одоо нарийн ширхэгтэй тоосонцор нь болохоор одоо хүний одоо эрүүл хэвийн арьстай хүний одоо арьсны өсний уудансарт орж эмзэг арьсны үед бол одоо арьсны гүний давхар руу нэвтэрч арьсыг өрсүүлдэг болох нь одоо судалгаагаар тогтоогдсон. Тийм учраас тоосон зэрэгтэй одоо аж үйлдвэрийн бүсэд ажилладаг эсвэл одоо тоосон зэрэгтэй тийм хот бүсэд байдаг хүмүүс бол энэ тоосон цэрийн давхар хамгаалалтаар нарны тоос тохиромжтой. Солонгост одоо нарийн тоосон цэрийн одоо хэмжээ мэдээлдэг тийм гар утасны аппликейшн байдаг. Тэгээ өөрөөр одоо мэдээлэл аваад хэрвээ одоо тухайн өдөр одоо нарийн ширхэг тоосон цэр хэмжээ нь одоо хүлц хэмжээнээс буюу одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их байх юм бол одоо ийм нарны тосыг болоод түрхэж гарах шаардлагатай болдог. Монголд бол одоо агаарын чанарын сайт буюу одоо агаар цэг MN сайтнаас одоо тухайн өдрийн одоо нарийн ширхэг тоосон цэрийн бүдүүн ширхэг тоосон цэрийн одоо хэмжээ хэр байна, хүлцэг буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр байна гэдгийг нь одоо мэдэх боломжтой. За миний анзаарснаар бол Монголд зунаас бусад улиралд ялангуяа одоо нийслэлийн одоо зарим бүсэд ийм нарийн ширхэг тоосон цэрийн хэмжээ нь бол зөвшөөрөгдөх хэмжээнээс одоо хэд дахин их байдаг харагдсан. Тийм болохоор одоо тухайн өдөр одоо нарийн ширхэг тоосон цэрийн хэмжээ нь хүлцэх хэмжээнээс хэд их байх юм бол одоо иймэрхүү давхар одоо тоосон цэрийн хамгаалалттай нарны тоос төрхөж байж одоо арьсаа бүрэн хамгаалж чадах нэ. За энэ тос болохоор Atomy брендийн тос байгаа. Интернет янаас хамгаалалтаа физик болон одоо химийн айл алааргаар нь хамгаалдаг. Өөрөөр хэлбэл одоо эдгээр одоо нарнаас хамгаалах найрлын айл давуу талыг хостуулсан гэсэн үг. Одоо тэг кремний буюу одоо пH өнгөтэй учраас нүрээ будаагүй үед төрсөн байх зүгээр. Гэсэн байхад бол хит их гялаад байдгүй. За надаас энэ тосыг бол хүмүүс маш их авдаг. Дараагийн тос болохоор Puppini брендийн одоо гэр бүлээр хэрэглэж болох нарны тос. Тэний ийм стик хэлбэрийн шахмал одоо нүүрэн гэхээсээ илүүтэй одоо биендээ шууд ингээд төрөгчөл илүү зүгээр санагдсан. Тэг мэдээж гэр бүлийн хэмжин одоо аялаар явж байхдаа ч юм уу одоо хүүхдээ яаж бүгд ингээд төрөхөд илүү тохиромжтой. За энэ тос болохоор Atomy брендийн нарны тос. Тэгээ эссенцтэй буюу одоо чигшил агуулсан. Тэгээд хавар намар өвлийн улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой. Түүнээс гадна л одоо бодогны доор ингээд хэрэглэвэл зүгээр. Нарны янаас хамгаалах арга нь болохоор физик болон одоо химийн айл аргаар нь хамгаалдаг тийм тос байгаа. Чамд pH өнгөтэй. Төрөгцөн байхад бол маш одоо хөнгөн зөөлөн бүтэстэй. Тэгээд энэ тосны онцлог нь бол одоо угаахад бол амархан арилдаг. Тэгээд та бүхэн анзаарсан байх одоо миний энэ сайт танилцуулсан одоо ихэнх тоснууд бол одоо нарны туяанаас хамгаалах найрлага нь физик бол одоо химийн аргаар одоо хосолсон аргаар хамгаалах тослууд ихэнх нь байгаа. Ер нь тэгээ сүүлийн үед одоо гарч байгаа нарны тоснуудыг ажиглаад байхад одоо химийн найрлагаар одоо арьсыг хамгаалах үйлчлэгтэй гэхээс илүүтэй одоо хим физикийн тийм давхар хосолсон тийм найрлагатай аргаар одоо нарнаас одоо хамгаалах тийм тоснууд одоо ерөөдөө ирбэг байсан. Эсвэл одоо дан физикийн аргаар хамгаалах тийм тоснууд байлаа. За тэгээд дээр нь би голдоо Atomy брендийн нарны тоснуудыг танилцуулсан байгаа. Одоо энэ брендийн нарны тоснууд одоо шууд худалдаагаар авч болдог. Тэгээд өмнө нь бол одоо зах зээл дээр зарагдчихж байгаа одоо нарны бусад тоснуудаас бодвол харьцангуй хямд дунджаар бол одоо 2 дахин хямд байдаг. Гэхдээ чанар нь бол одоо харьцангуй сайн тийм тоснууд байгаа. Монголд нарны тос технологи боловсруулалт үйлдвэрлэлээр бол толгой цагтай 2 компани байдаг. Тэр нь болохоор одоо Korea Colmar нөгөө нь болохоор Cosmix. Одоо Atomy брендийн нарны тоснуудын одоо технологийн боловсруулсан хариуцсан гаргасан компани нь болохоор Korea Colmar компани байгаа. Энэ утгаараа бол одоо нарны тосны одоо технологи үйлдвэрлэлийн салбарт бол илүү одоо тийм дэвшилтэд хөгжингүү туршлага ихтэй компани. Нөгөө Nature Republic брендийн нарны тосыг танилцуулсан энэ эдний тос болохоор одоо Солонгос бас Cosmix компаниас гаргасан технологийн хариуцсан гаргасан тос байгаа. Одоо нарны тосны одоо хэрэглээний зөв хэрэглээний талаар хэдэн зөвлөгөө өгье. За нарны тосыг бол түрхэхдээ 33 гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр одоо дан химийн одоо аргаар арьсыг нарны туяанаас хамгаалдаг
эсвэл одоо хим физикийн одоо холимог аргаар арсыг нарны туяанаас хамгаалдаг тосыг гадаа гарахаасаа 30 минутын өмнө төрхөх хэрэгтэй. Тэгжээж одоо нарнаас хамгаалах үйлчилгээний төвчин. За өөр одоо 3 гэдэг зарчим нь болохоор нарны тосоо 3 цаг тутамд сэргээж одоо төрхөх хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор SPF 50 гэж байгаа юм чинь PA нэмэх 4 байгаа юм чинь үнийг бол одоо нэг төрсөн байхад болно гэж үздэг. Гэвч одоо нарны тосыг одоо ерөнхийдөө төрөхтэй хорооны одоо энэ өндөгний дайтай буюу одоо нэгэн зузаан төрөгчөөж одоо нарнаас одоо бүрэн хамгаалах үйлчилгээ байна гэж одоо эрдэмтэд мэргэжлэнүүд үздэг. Гэвч бодит байдал дээр бид одоо нарны тосыг тийм зузаан төрөхдгөө учраас 3 цаг тутамд одоо үнийг одоо давхарлаж сэргээж төрөхж байх нь үр дүнтэй гэж одоо мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Тэгээд зарим хүмүүс бол одоо SPF 50 байх тусмаас ингээд SPF 50-тай тос байна уу гэж асуудаг. Тэгвэл одоо нар их хурц тусдаг зуноос бусад үйлдэлүүд заавал SPF 50-тай тийм нарны тос төрөх шаардлагагүй одоо SPF 15-аас 30 байхад л бол хангалттай. Зарим хүмүүс бол нарны тосоо дараа нь цэвэрлэхдээ зүгээр одоо нөгөө хөөсөр юм уу савнгаар угааштай хэрвээ тэх юм бол энэ ч та дутуу арилж байгаа гэсэн. Ядангуяа SPF 30-аас 50 үзүүлэлттэй тосыг бол заавал давхар цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Эхлээд одоо тосон юм уу лошоноор сүүн шингэнээр цэвэрлжээ. Тэгээд дараа нь хөөсөр цэвэрлжээж одоо нарны тос бүрэн арилнаа гэсэн үг. Хэрвээ ингээд ингээд савнгаар ч юм уу цэвэрлээд тах юм бол дутуу цэвэрлэгдээд тэгээд тэр нарсны ч одоо нүксвийг одоо аажмаар бөглөөд байна гэсэн үг. Тэгээд бүсгүйчүүд болохоор одоо мейкап хийхдээ бол үүнд нь одоо давхар нарны туяаны хамгаалалт орсон байх юм бол үүгээр бол хангалттай заавал нарны тос төрөх шаардлагагүй гэж үздэг. Энэ нь бол одоо үгүй яагаад тэгэхээр одоо тэр мейкап бүтээгдэхүүнд орсон одоо нарны туяанаас хамгаалах найрлага нь бол тийм их хэмжээгээр ороогүй учраас одоо нарны туяанаас бүрээ хамгаалж чадахгүй юм учраас одоо мейкап хэрэглэж байхдаа ч гэсэн одоо нарны тос хэрэглэх хэрэгтэй. За наргуу бүрхэг өдөр бол одоо нарны туяаны тос төрөх шаардлагагүй гэж зарим хүмүүс боддог ба. Хэрвээ тийм бол одоо жилийн 4 үйлрэл одоо төрөхж явах хэрэгтэй. Ялангуяа одоо нарны хитягаан туяан одоо өвөлн давхаргыг 90-с дээш хувьтаар одоо нэвтэлж чаддаг учраас наргуу бөөдөр өдөр чи одоо нарны туяаны тос төрөх шаардлагатай гэсэн үг. Тэгээд өнгөрсөн жил нь хэрэглэсэн нарны тосоо дараа жил нь одоо үргэлжлүүлж хэрэглэх Үүнд бол одоо хадгалтын хугацаанд нь анхаарах хэрэгтэй. Хэрвээ одоо нарны тосны одоо найрлага шалтгаалаад одоо нарны тосыг задснаас хойш одоо хадгалтын хугацаа нь голдуу 6-аас 12 сар байдаг. Тэгээд 6-аас 12 сар өнгөрснөөс хойш одоо тухайн нарны тосоо үргэлжлүүлээд хэрэглэх юм бол нарны тэр тосонд одоо химийн найрлагт нь одоо урвал орж тэгээд нарны туяанаас хамгаалах үйлчилгээ нь бол арилсан гэсэн үг. За ингээд миний өгөх зөвлөгөө уугаар дуусч байна. Тэгээд дараагийн имчилгээр гоо сайхны бүтээгдэхүүний талаар цовруул зөвлөгөө өгөх болно. Тэгээд та ингээд дараагийн имчилгээр уулзцгаая. Баяртай.